Education USA Mongolia хөтөлбөрөөс мэдчилж байна. Бид энэхүү цуглал подкастаараа дамжуулан Америкийн нэгдсэн улсад дэлхийд тэргуулах боловсрол эзэмшээд их орондоо иргэн ирж мэргэжлэр салбартаа манлайлан ажиллаж буй Монгол залуусын төвийг хүргэж байхаар зорилоо. Та бүхэн бидний бэлтгэсэн явцуудыг 7 хоног бүрийн даваа пүрэв гаргуудад хүлээн авч сонсоорой. Сабацано ингээ манай өнөөдрийн подкастэд Арт Холдинг хөрөнгө оруулалтын компани хөрөнгө оруулалт хариуцсан захирал Амар оролцож байна. Амар ах маань Америкийн нэгдсэн улсын University of Georgia-д санхүүгийн чиглэлээр бакалавра, Америкийн нэгдсэн улсын Индианагийн их сургуулийн Блумингтон хот дахь KD-ийн бизнесийн сургуульд бизнесийн удирдлагаар магистра тус хамгаалсан ийм зочин өнөөдөр өргөдөн орж байна. Энэхүү подкастын эхний хэсэгтээ бид Америкийн нэгдсэн улсад бизнесийн удирдлага, тэр дундаа санхүүгийн чиглэлээр хэрхэн яаж суралцсны онцлог, давуу тал, ач холбогдлын тухай ярилцаад дараа нь Америкийн нэгдсэн улсад сургуулаа төгсөөд хэрхэн мэргэжлэрээ ажиллах боломж болцоо байдаг талаар яриа өрнүүлэх юм аа. За тэгээд Амар ахын хувьд болохоор бүр анх Америкийн нэгдсэн улсыг 1996 онд бакалавра хийхээр зорьсон байгаа тий. Тэгээд тухайн үед бол одоо үетэй харьцуулах юм бол интернет харьцангуй одоо хязгаарлагдмал олон нийтийн сүлжээ, нийгмийн сошиал медиа гэж байхгүй те. Ер нь мэдээлэл авахд харьцангуй хязгаарлагдвал байсан шүү дээ одоо үетэй харьцуулахад. Тэгэхээр анх 96 онд Америкт очиход таны төрсөн мэдрэмж нь ямар байсан бэ? Соёлын шоконд хэрэг оров? За энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны төрөнд намайг Амар Баясгалан гэдэг. Би name card-н дээр Амар гэж яддаг учраас нас намайг Амар гэж яддаг байдаг. Амар Баясгалан шүү. За тэгээд 96 онд Америк анхудаа явж илаа. Тэр үед болвол бас монголчууд тэр болгон Америк руу явдггүй байсан. Тэгээд виз мизэн дээр бол очер байдгүй байлаа. Тэгэл ороод хаашаа явж байгаа ч мэдэхгүй. Кинон дээр байдаг Холливуд шиг газар очих юм байх гал мөрөөдөл очиж байгаа шүү дээ. Тэгэхээр соёлын шоконд ер нь хэр оров? Нөхцөл байдал шал өөр байсан. Нилээн хөдөөний газар очисон. Улаанбаатарт яжгаад очиад бол соёлын шоконд бол нилээн орсон. Тэгээд одоо манай нэг ийм арт шиг нэг тийм дэлгүүртэй тэгэл баг өөр юм байхгүй нэг тийм жижигхэн Алабамагийн нэг жижигхэн тосгоно гэмээр юм. Тийм л газар очисон да. Америк явахаар ингээд хүмүүс Америкт очиад ингээд хөжлийн гайхаа соёлын шоконд ордог гэдэг бол би бол яг эсрэгээр одоо хотын хөвгтэй жагаад хөдөө очисон юм шиг тийм соёлын шоконд орж исэн. Тэгээд тухайд одоо жишээлбэл одоотой харьцуулах юм бол мэдээлэл гэж байхгүй, смартфон гэж байхгүй, сошиал медиа гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр Америкт очихоос өмнө ер нь хэр судалгаа хийж чадсан бай. Ер нь боломж тэр үед ямар байсан бэ? Тэр үед чинь интернет бас айгүй хязгаарлагдмал байсан шүү дээ. Тэгээд ярьдгаар бол dial up гээд интернет рүү орохдоо ингээд утсаар дамжуулж ордог. Тэнгүүд гэж байгаа л хэвээр. Бөө юм болж байгаа. Удаж ордог тий. Удаж байгаа л орно орсон байна ингээд сүлжээний хорд бол амар удаа. Тэгээ явахаас өмнө бол сургуулиудыг бас судалж байсан л та. Тэгээд ер нь бол ийм сургуулиуд байд юм байна, ийм тест өгд юм байна, ийм мэргэжлүүд байд юм байна гэд судалж аваад очсон. Тэгээд анхны очсон газар бол зүгээр англи хэл сурах ESL програм байсан. Хэлний бэлтгэл маягтай. Тий. Тэр үед чинь бол одоо имэйл бас баг хүн болгон ашигладаг байлаа шүү дээ. Тэгээд анхны имэйлүүдээ тэр үед л нээж илаа. Тэр үед чи одоогийн Facebook, янз янзын сошиал медиа гэж байхгүй. Mon student гэж нэлээд сүүлд нь бол нээгдэжсэн. Тэр үед бол баг Монголын сошиал медиа гэж юм баг форум маягтай хүмүүс орж юм а бичдэг. Facebook ч нь бол бүр нэлээд сүүлд нэгдсэн шүү дээ. Facebook 2007 онд нэгдсэн. Тийм. Тэгээд таны байсан хотод тэгвэл ерөөхдөө монголчууд бол баг байхгүй байсан гэж хэлж болох нь шүү дээ, тэ? Анх очиход. Тийм. Яагаад тийш явсан бэ гэхээр манай нэг хөршийн охинд энэ сурдаг байсан л та. Тэгээд тэрэн дээр ер нь бол сургуулийнхаа материалыг авахд арай амар байсан. IT-ны гэж авч очдөг шүү дээ. Тэрийг авахд хялбар байсан учраас ер нь анх энэ дээр очиж исэн. Тэгээд очиход бол нэг 2 ширхэг монгол хүн байсан. Тэгээд том бодлого нөгөөдөл маань сургуулаа төгсөөж яваад гисэн. Тэгээд би ганцаараа байсан. Зөв. Тэгвэл та альбомд ер нь хэр удсан бай тэр хоттой. Тэгээд дараагийнхаа одоо University of Georgia руу явах процесс ерөнхийдөө ямар хөө байдлаар байсан? Тийм, тэнцэн очиод 1 семестр англи хэлээ сураад тэгээд TOEFL-ийн шалгалтыг өгөөд тэгээд Community College гэж 2 жилийн програмтай коллеж байдаг. Тэрэнд орж суралцсан. Тэгээд Америкийн их сургуулиуд чинь та бүхэн мэдж байгаа. Эхний 2 жилдээ бол ерөнхий програмаар явдаг. 3 дахь жилээсээ бол яг мэргэжлээ сонгоод нарийн мэргэжлийн хичээлүүд аваад явдаг. Тэгэхээр эхний 2 жил нь бол ер нь хаант сурсан хамаагүй гэж хэлж болно. Тэгээ эхний 2 жилээ тэнцээд дуусаад associate degree гэдэг тийм цол авдаг. Тэгээ associate авангуудаа би өөр сургуулиуд руу apply хийж агаад Georgia их сургуулиас scholarship өгсөн учраас тийшээ шилжиж сурсан. Тэгээ тэр үед бол бид нар ч бас мэдээлэл айгу муу байлаа. Тэгээд ер нь бол бидний мөрөөдлийн хязгаарч гэсэн ер нь бол жоохон таацтай байсан.
Тэр үед чинь монгол хүмүүс бол Ivy League-т явж үзээчгүй байсан баг. Ivy League гэж баг сонсоочгүй. Явсан бол бид нар бол мэдээлэл бол байгаагүй. Тэгээд би бол яаж сургуулаа сонгосон бэ гэхээр ер нь бол харж байгаа л бөөрэ сургуулийн хөтөлбөрөд хэлсэн байхгүй. Тэгэхээр маш олон ажил хийж нэлийн зовж сургуулийн хөтөлбөрөд төлж байгаа. Тэнгүүт яг карманыхаа хэмжээр сургуулаа сонгож байгаа. Тарихаа сургуулийг бол за би сард одоо нэг тэдэн төгрөний цалин хийх юм байна. Тэгэхээр ямар сургуульд би орох боломжтой юм бэ гэдээ ингэж харж байгаа л ер нь сонгож байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч байсан эхнийхээ явсан сургуулийн ранкийг бол сайжруулах хэрэгтэй. Арай илүү сайн сургуульд явах хэрэгтэй. Гэхдээ миний санхүүгийн боломж юм байгаа учраас одоо санхүүдэд таарах сургуулаа сонгоно гэлтгийг сонгочихсон. Тэгэхэд бол ингээд лайв скорлууд гоё л харагдаж байгаа юм л да тий. Тэнгүүт жилийн $50,000 гээл тэнгүүт. Тухайд бүр их өнгөтэй тэр чинь. Тэр үед чинь бас асар их өнгө шүү дээ. Тэр үед чинь тэгээ scholarship бидний бас мэдээлэл бас айгүй хомс. Тэгээд би чинь 19 дэх хүүхэд тэгэл өөрийнхөө хэмжээнд л research хийж байгаа шүү дээ. Тэгээд одоо яг одоо Америкт сурж байгаа ч юм уу газар сурж байгаа хүмүүс их хүмүүс ерөөхдөө яг сурна гэсэн сургуульд 1-р курсээс нь ороод 4-р курс хүртэл ерөөхдөө хөвчлэн явчихдаг тий. Ер нь дунд нь одоо таних шиг associate degree-гээ 2 жил сурчаад тэгээд дараагийн сургууль руу трансфер хийж гэдэг юм уу тий. Тиймэрхүү тохиолдлууд ер нь цөөхөн байдаг шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө энэ трансфер хийсний ач холбогдол нь мэдээж 1-р мөнгө их хэмжиж байгаа юм байна. Өөр ямар танд ач холбогдлууд ерөөхдөө гарч ирсэн. Таны бодлоор одоо хичээлэл та дахиад буцаад явсан бол яг энэ замаар явах байсан уу? Скул шууд сурах гэсэн сургуульд орох байсан уу? За миний хувьд бол одоо би чинь англи хэл муутай гадаадас очиж байгаа оюутан байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ шууд том сургуульд очисон бол бас жоохон хэцүү байх байсан байж магадгүй. Яг тэгэхээр community college-д бол айгу жижигхэн нөгөө хувийн сургууль шиг жижигхэн байдаг байхгүй. Ангийнхын хэмжээ ч гэсэн айгу бага. Тэгээд хичээлүүдээ арай илүү уян хатан нөхцөлтэй авч болдог. Оройч авч болно, өглөөч авч болно, өдөрч авч болно гэх мэтчлэн. Тэгээ хажуугаар нь ажил хийх боломжууд бас байдаг. Тэгэхээр би нэгдүгээр хэлээ сурсан, хоёрдугаар дараагийнхаа сургуульд сурах тэр санхугаа бас бүрдүүлж чадсан. Тэгээд transfer student scholarship гэдэг юм авчирсан байхгүй. Дөнгөж орж байгаа оюутан чинь бол бас ороод шууд scholarship аавна гэхэд бас жоохон өндөрлөлтэй шүү дээ тийм ээ. Ялангуяа хэлний асуудалтай байсан бол. Тэгэхээр миний хувьд бол яг тэр шилжилт нь бол дажгүй болсон гэж боддгийг. Тэгэхээр community college бол нэг гэсэндээ таныг яг дараагийн сургуульд аягүй сайхан бэлдээд өгсөн юм шүү дээ. Хэлний хувьд ч тэр бус юмны хувьд ч бол тэр. Би бас яг том сургууль дээр очихоор чинь бас ингээд нөгөө парти ддэг ч юм уу те fraternity янз тийм social юм руу нэлээ орох тийм боломжууд байдаг шүү дээ. Community жижиг сургууль дээр бол тэр талаараа жоохон уйтгартай. Яг сургуулаа хийгээл сургуультай хичээлдээ яваад ажиллаа хийгээл нөгөө social талаасаа жоохон хязгаарлагдсан байдаг. Ер нь тий оюутны одоо нөгөө клубүүд ч гэдэг юм уу байгууллагууд бол харьцан гоцөөхөнтэй. Тэгээ бас нэг юм нь болохоор 2 жил сурсан кредитийг дараагийн сургууль руугаа шилжүүлэхэд ерөнхийдөө бүгдийг тооцдоггүй эсвэл зарим нэг нь заавал энийг манай сургууль дээр авч гэдэг юм уу тиймэрхүү тохиолдол танд гарч ирсэн үү? Тиймэрхүү тохиолдол гараагүй. Гэхдээ ер нь бол бас очих сургуулигаа бодоод ямар кредит шилжих гэдгийг эхлээс нь мэдээд авчвал ер нь зүгээр л дээ. Тэгэхээр төлөвлөгөөгөө маш сайн гаргах хэрэгтэй юм шүү дээ. Алдсан кредит бол баг. Зөв. Тэгэхээр 96 он гэдэг чинь одооноос 24 жилийн өмнө тий. Тухайд миний мэдгээр их хүмүүс одоо Орос руу ч гэдэг юм уу зүүн Европын орнууд руу тий. За эсвэл хөршийн одоо хятад руу ч гэдэг юм тэгж явдаг байсан баг. Тэгэхээр таны хувьд бол Америкийг зорьсон байна. Тэгэхээр энэ шийдвэрт танд юу их нөлөөлөв? Бидний үед бол бид нар чинь бас MTV үздэг байсан, тий, сакс үздэг байсан, Майкл Jordan, Майк Тайсон, Майкл Джексон гэдэг ер нь бол Америкийн соёлоор бол амьсгалж байсан шүү дээ, тий. Тэгээ тэр бас нөлөөлсөн бах. Тэгээд 10 жилдээ бас англи хэлний сонгонд сурдаг байсан. Тэгээд англи хэлтэй байсан. Тэгээд түүнээс гадна манай хөршийн хүүхэд Америкт явцсан. Тэгээд ер нь Америкаас одоо юм туршлагатай ингээд шууд очиход бол ер нь амар болсон байсан. Тэгээ манай ангийн хүүхэд бас Америкт байсан. Тэгээд ер нь бол Америк явхад боломжийн санагдал тэгэл явцсан да. Тэгээд ер нь бол заавал Америкч гэлтгүй ер нь өөр хайшаач явах боломжууд байсан л ах. Тэгээд тийм ээ. Тэгэхээр нөгөө ойр дотны хүмүүсийн нөлөө тий тэд нар бас ямар байдлаар хаан сурж байгаа гэдэг чинь тодорхой хэмжээний нөлөөлөл явж байна. Мэдээлэлс олцоход амархан болоо явж байна тий. Гэхдээ яг ингээл амар өхөн хатаал заавал Америк явах хэрэгтэй гэсэн тийм бодлол байхгүй. Та дөрөнд дурдсан шүү дээ. Ерөнхийдөө community college сурч байсан. За тэгээ сургуулаа сонгохдоо бол мэдээж санхүүгийн нөхцөл байдал гол хүчин зүйл болж байсан тий. Тэгэхээр энэ санхүүжилтээ ямархуу байдлаар тухайн үед шийдчихв. За эхний семестрийн мөнгөг бол аавж авсан. Тэгээд тун удалгүй бол мөнгө дууссан. Тийм тэгээд дуусаад эхлэнгүүт одоо дараагийнхаа мөнгөийг өөрөө босгосоор арга болж байгаа. Тэгээд нэг ажил хийсэн. Тэгээд хамгийн ихний ажил нэг цагийн $4 байлаад. Ер нь айгүй таарах штэ. Ялангуяа Алабамад бол minimum wage буюу тэр хамгийн бага боломжтой тийм. Тэрнээс хамгийн доод хэмжээ айгүй бага.
Тэгээд нэг ажил хийсэн болоогүй, хоёр ажил хийсэн болоогүй, гурван ажил, дөрвөн ажил хийжээч ер нь бол мөнгө олж гисэн л дээ. Тэгээд өдөрт баг за 7 хоногор тэр чин дандаа цагаа боддог. Тэгээд 7 хоногийн хамгийн ихтэй нэг 96 цаг орчим ажиллаж ирсэн. Тэгэхээр ер нь баг унтах зав гарахгүй. Тэгээд хажуугаар нь бас хичээлээ авч байгаа шүү дээ. Тэгж аа. Тийм. Ер нь бол нэлээд хүнд байсан их. 96 цаг гэдэг чинь ер нь бол хүн чинь дунджаар 8 цагаар 5 өдрөөс чинь 40 цаг ажилладаг тий. Тэгэхээр бүтэн цагаар 2 удаа ажиллаа дээрээс дахь ажил авч ирсэн гэсэн үг шүү дээ. Ер нь бол баг. Тийм. 7 хоногт очих юм бол 96 хийж байгаа баг 14 болчихж байгаа байхгүй. Тийм ээ. 24 цагаас 14 нь ажиллаж гарч чинь тэр чинь дунд нь бас ингээ явна шүү дээ. Нэг ажлаас нөгөө ажил руугаа, хичээл руугаа тэгээд 0 орно, хоол тийм. Хичээлдээ суун гэ тэгээ бодох юм бол баг цаг гарахгүй болчихж байгаа. Зөө. Тиймэрхүү хугацаагаар тэгэхээр ер нь эхний нэг 2 жил нэлээд ачаалтаа. Тий, аюу ачаалтаа. Явсан байна тий. Тий 19-с 21 настай бол ерөөсөө тийм нэг лайфгүй гэж ярьдаг шүү дээ. Амьдралгүй болчихсон. Тий, ерөөсөө ажил сургууль нөгөө газар руу явдаг. Тий, ажил сургууль тийм л амьд. Дараа нь их сургуульд орсон буюу одоо Жоржиад орсны санхүүжилттэй хувьд University of Georgia-гийн санхүүжилт. Тэгэд бол амьдрал амар сайжирсан яа. Тэгэхээр би ч нэг transfer student scholarship авчиж байгаа. Дээрээс нь in-state гэдэг яг тэр мужийнхаа оюутнуудын рейтээр явдаг болж байгаа байхгүй. Тэнгүүт одоо 4 ажил шаардлага болоод 2 ажил хийдэг байсан. Тэгж бас л нэг ажил хийж болохгүй бас 2 ажил хийгээд заавал хийх хэрэгтэй тий. Тэгэхээр in-state, out-state гэж нэр Америкийн сургуулиуд both tuition дээр нь байж байгаа тийм. Энийн ялгааг та манай сонсогчдод хэлэхгүй. Тий, энэ бол амар ялгаатай байдаг. In-state нь бол яг тухайн мужийн нөгөө дотроо дэлж байгаа иргэдэд зориулсан төлбөрийн хэмжээ учраас айгүй бага байдаг. Зарим нь баг авдаггүй тий. Одоо бол бас нэлээ өөрчлөгдөж л байгаа хальтай. Хоёул 24 жилийн өмнөх юм яриад шүү дээ. Гэхдээ ер нь бол in-state tuition бол маш бага байдаг. Тэгээд out-state нь бол 2 байтугай хэд дахин нугалцсан өндөр үнэтэй. Өндөр байдаг. Жишээ нь одоо in-state $1000 авах юм бол out-state нь $4-5,000 ч юм уу. Тийм байна. Тэгээд таны хувьд болохоор бакалавра бизнес удирдлагаар тэр дундаа яг санхүүгээр сурсан. Тэгээд дараа нь Индианагийн их сургуульд Bloomington кампусын Kelley-гийн бизнес сургуульд бас бизнесийн удирдлагаар тий сурсан байгаа. Тэгэхээр яагаад заавал магистра бас хийх шийдвэр төрөв? Энэ ямар ач холбогдолтой байв таны хувьд? Ялангуяа яг бизнесийн чиглэлээрээ тий. За яг бизнесийн хүний хувьд бол одоо бакалавра хийчихэд би чинь 4 жил гаруй ажилласан байсан. Тэгээд дараагийн прогрессыг хийхэд бол ялангуяа гадаадын ийм иргэдүүдийн хувьд бол аюу хүндрэлтэй л дээ. Ажил солино гэдэг бол нэгдүгээрт аюу хүндрэлтэй. Хоёрдугаарт ажлаа ингээд сайжруулад дараагийн түвшинд гарна гэдэг бас хүндрэлтэй. Тэгэхээр Америкчууд яадаг вэ гэхээр хвчлэн карьераа солих эсвэл бол карьераа дээшлүүлэхийн тулд бол MBA програм сурдаг. Гадаадуудын хүмүүсийн хувьд бол тэр хоёроос гадна бас дараагийнхаа ажилдаа шилжих гэж MBA сурдаг байхгүй. Тий. Тэгээ тиймэрхүү шалтгаанаар л ер нь магистртаа сурах болсон. Гэхдээ мэдээж мэдлэг болж чухал тий. Бакалавр сурсан мэдлэгийг бол мастрын програмд бол илүү наривчилж илүү нухацтай судалдаг гэх юм уу тий. Тэгээд илүү сонгож хичээлүүдээ бас олон янзаар авч болно. Тэгээд ер нь тэгээд нэг жоохон номын доо сонсохгүй утчгаар нэг гоё. Тэгээд ирэхэд заадаа болчлоо шүү гэдэг тий. Тэгээ мэдээж Kelley-гийн бизнес сургууль Америкт топ бизнесийн сургуулиудын нэг тий. Тэгэхээр топ бизнесийн сургууль гэдэг чинь ирэхэд топ оюутнууд таньд хамт олон ч топ оюутнууд байна гэсэн үг. Тэгэхээр анх удаа ингээл ангитаа ороод хүмүүстэйгээ танилцахад нэг тийм нэг хүнд нэг тийм имийг ч юм уу за би эдрийн данд хурж очих болов гэсэн тийм мэдрэмж төрж ивүү ерөөхдөө ямар хөө төржсэн. Ялангуяа Индианад бол оюутнууд нь бол айгүй импрессив байсан. Би Америкуудыг тийм ухаантай байдаг гэж өмнө бодож байгаагүй. Айгүй ухаантай хүмүүс удирсан байсан. Би тэрний үнээр гайхажсэн. Яа тэгэхээр өмнө сурж исэн сургуулиуд дээр бол би бас гайгүй ингээд болоод цойлоод ингээд гайгүй дүм аваад яваад идэгсэн байхгүй юу. Гэтэл Kelley-д ч донцохын төлөө айгүй хичээл чармал тийм хэрэгтэй болсон. Тэгэхээр тэр мундаг оюутнууд байсан. Сорилтуудыг ерөөхдөө ямар хөө байдлаар даваа таны хувьд? Тэгэл хичээлэл хийж таа. Юусаа давтаал тийм багаар ажил сурна, хүмүүстэй ажил сурна. Бүгдийг өөрөө хийнэ гэж аахгүй. Хөвчлэн багаар ажилдаг. Ялангуяа Kelley-гийн програм болвол тэгээд яг 10 хэдэн багт очдог аахгүй нэг англи. Тэгээд яг ангаараа л тэр багаараа л одоо анханасаа ахуулаад дуслал зүгтэй байна. Зөв. Тийм ээ. Тэгээд таны хувьд бас нэг онцлог нь болохоор бакалаврын төгсөөд ойролцоогоор 4 жил, бараг 5 жил ажилласан тий. Яг мэргэжлэр Америкт ажилласан. Магистра төгсөөд бас тэр орчим жил ажилласан. Ингээ ерөөхдөө миний судалснаар 10 жил ерөөхдөө Америкт яг мэргэжлэр ажилласан. Ийм байгаа тий. Тэгэхээр энэ талаараа бидэнд бас уулзахгүй. Ерөөхдөө бакалаврын төгсөөд ажиллаж исэн, магистра төгсөөд ажиллаж исэн тэр хоёр ажлын ялгаач гэдэг юм өөрөөр ойл. За
нэгдүгээрт бакалавра төгсөөд ажилд ороход бол аюу хэцүү байсан. Ягаад тэгэхээр би бол одоо ямар ч ажлын туршлагагүй тий. Тэгээ дээрээс нь гадаадын иргэн байсан. Тий. Гадаадын иргэдэд одоо ажилд ороход бол аюу хэцүү байдаг. За яг хөө эхний OPT буюу тэр нэг optional practical training гэдэг юмыг бол автоматар авчиж болдог. Гэхдээ авангуудаа дараа нь ажиллаа болоход бол аюу хэцүү. Тэгэхээр ихэвчлэн л ер нь танил талаараа одоо найзын аав ч юм уу тий хажууд айлын хүмүүс гэдэг юм уу тэгэл ингээд танил талаараа л ер нь орохыг хичээдэг. Тэгээд Америкт хүнийг ажилд авахын тулд Америкийн иргэн одоо энэ ажлын байранд олдохгүй байна гэсэн тийм аргумент гаргаж ээж гадаадын хүнийг ажилд авдаг байхгүй. Тэгээд ажилд авахын тулд аюу их нөгөө хуулийн бичиг цаасны ажил болдог. 2-3 сар аюу их бичиг цаас бүрдүүлж компаниас бас нэлээд хөрхөн мөнгө гарч ээж $3-4 мянган гардаг л үү. Тэгжээж тэр хүнийг батлуулдаг байхгүй. Тэр нөгөө ажлын виз гэдэг юм чинь тэгж авдаг. Оюутны визийг ажлын виз болоход иймэрхүү их ажил ордог байхгүй. Тэгэхээр ер нь бол гадаадын хүнийг авах аюу дургу. Тэгэхээр тэр ажлын байран дээр аюу өрсөлдөж ороод тэгээд тэр виз мэзэндээ ажлын газараасаа спонсордуулаад тэгээд ажилд орох бол аюу хэцүүсэн. Тэгээд эхний ажлын ямар ч байсан тэгэл өөрийнхөө нэг урд нь ажиллаж исэн түүх мөхөө яриад тэгэл дүм бас гайгүй байсан. Тэгээд Жоржиа Стейт сургууль тэгээд Жоржиад Атлантад ажилд орж исэн. Хоёр дахь ажил дээр бол Индианаг төгсөөд бас нэлээд ажил сургууль төгсөж байгаа учраас хүмүүс бас өөрөөр харна. Тэгээд урд нь бас ажлын туршлагатай болсон байгаа. Тэгээд дээр нь бас DC эдэрт бас World Bank-нд internship эдэр хийсэн байсан. Тэр бас нөлөөлсөн. Тэгээд хоёр дахь ажил бол бас харьцангуй гайгүй. Тий. Тэгээд нөгөө урамшууллын пакэж ч гэсэн нэлээд ажгүй өндөр цалинтай ажил орж ирсэн. Ер нь одоо жишээлбэл шилдэг одоо гэж тооцогддог бизнесийн сургуулиудыг Америкт төгсөхөөр зарим одоо ойлголт нь бол шууд ажлын байр бэлэн байж идэг. Тэгээ шууд хурж ирэл таан сургуулийн оюутнууд чинь шууд авъя гэдэг юм уу. Тиймэрхүү байдгүй эсвэл бас тэн дээр өршөлтөө ч юм уу бас тэн дээр тодорхой хэмжээний одоо хичээл зүтгэл гарах хэрэгтэй юу? Тий. Би бол хүмүүст одоо өөрийнхөө орж чадах хамгийн сайн сургуульд ор гэж зөвлөдөг. Яагаад тэгэхээр төгссөн сургуулиас чинь шалтгаалаад ирж байгаа компаниуд өөр идэг. Тэгэхээр одоо Harvard төгсчих юм бол баг ажилгүй байна гэж баг байхгүй. Өөрсдөө ирээд ер нь бол яаж хийж байгаа л байгаа тий. Хинч мэдгүй жижигхэн сургууль төгсөх юм бол одоо хичнээн мундаг төгсөөд бүх дүн нонц байсан ч гэсэн ер нь ажилд ороход аягүй хэцүү. Тэгэхээр сургуулиас их шалтгаална. Ягаад тэгэхээр сургууль дээр чинь өөрсдөө ирдэг байхгүй компаниуд одоо хүмүүс нөгөө компаниас сурталчлаад одоо интервью авъя гэдээ өөрсдөө ирдэг. Тэгэхээр байрлалаас шалтгаална. Том хотын сургуулиудад бол бас ажилд орох шанс их өндөртэй. Жижиг хөдөөний сургуулиуд дээр бол бас тэр болгоо ирээд ах нь бас хэцүү. Айгуу сайн сургууль биш бол зөвхөн сургууль айгуу нөлөөлнө. Тэгээд мэдээж нөгөө тухайн сургуулийг төгссөн alumni network буюу тий. Тэр айгуу чухал. Тэр бас чухал байгаа тий. Айгуу чухал тий. Тэгээд бакалавр төгсчөөд анх ажилд ороход мэдээж таны хувьд одоо гадны хүн гэрээс олоогоо хамгийн найз нөхөд танилуд чи ерөөхдөө Монголд байгаа. Тэгэхээр network хийх боломж л харьцангуй хязгаарлагдвал болчихж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр асуудал дээр ямар хөө байдлаар хандж байна? Би ястаа дандаа л онлайн apply хийсэн санагдчих шин. Тэр үед чинь нэг Monster гэж нэм байсан баг. Дараа нь аягүй сайн тэр Monster гэдэг компани манай компани хөдөлтөд авсан шүү дээ. Тэгээд тэр Monster гэдэг вебсайт болон өөр нэг recruiting одоо ажил хайдаг тийм вебсайтууд байсан. Тэргээр л apply хийсэн. Яа тэгэхээр би ерөөсөө хүн таньдгүй юм чи. Тэгэхээр ерөөхдөө нэгсэндээ network гэхээс илүү ерөөсөө анкетал явуулаадсан баг шүү дээ. Явуулаадсан тий. Өстө уухгүй л явуулсан да. Хэдэн мянга ч явуулсан. Тэгээд том зах зээл чинь бас нэг гоё юм тий. Боломж ус их байж. Маш олон мянган компани байдаг учраас тэр олон мянган юм дотроос ингээд дэгээг шидэж байгаа заримдаа ингээд загас өнгөтэй байхгүй тий. Тэгж байгаа юм л да тий. Бакалавра төгсөөд ажиллаж байсан та мэдээ санхүүгийн чиглэлээр ажиллаж байсан. Дараа нь бас мөнхөн санхүүгийн чиглэлээр ажиллаж байсан тий. Ер нь Америкт санхүүгийн чиглэлээр ажиллах таны хувьд ямар санагдсан бэ? Монголтой харьцуулахад бол өөр л дээ. Америкт бол specialist айгүй их яг хийдэг юм аа л хийдэг. Тэрнээсээ хайлдаггүй. Одоо аюу нарийн мэрэгсэн хүмүүс байдаг гэсэн үг байхгүй. Зөв. Тий. Монголд бол санхүүгийн чиглэлийн мэрэгчлээ хүн бол одоо бүгдийг нь шүү дээ. Компаниар оруулаад тий. Компани дээр одоо ямар л ажиллана бүх ажил руу ингэж орж чаддаг тий. Тэгэхээр илүү өргөн үрээтэй илүү том зургаар нь харт юм да гэж боддог. Тэгэхээр нэг бодлын сонирхолтой. Монголд ажиллах бол аюу сонирхолтой. Монголд ажиллах нь илүү сонирхолтой. Тэгээд аюу их нөгөө юунд ордог? Шийдвэр гаргалтанд оролцдог. Зөв. Америкт бол бас шийдвэр гаргах төвшөнд тэр C-level рүү хүрнэ гэдэг бол аюу хэцүү шүү дээ. Нэлээд ажил олон жилийн хөдөлмөр шаарддаг ажил. Том корпорацийн хувьд бол 10 хэдэн жил ажиллаж C-level-д хүрвэл азтай татсан шүү дээ.
Тэгэхээр Монголд ягаад тийм онцлогтой байна? Америк шиг тийм биш байна. Энэ ямар асуудлаас болоод таны бодлоор ингээд одоо мэрэгчлэлээр орлоо гэхэд л зөвхөн санхүүжиж маркетинг шийдэг ч юм уу те. Тиймэрхүү ингээд олон төрлийн ажил ингээд оролцоод явдаг. Энийний цаад шалтгаан таны бодлоор юу гэж бодож байна? За энэ бол одоо бизнесийн хөгжлөөс шалтгаалж байгаа юм болоо л гэж бодож байна шүү дээ. Бизнес нь илүү ингээд хөгжөөл олон жил нарийсаал одоо улам нарийн болоод авах юм бол илүү нарийн мэрэгчлэл хүмүүс шаардаад эхэлнэ л дээ. Одоохондоо тийм амар нарийн юм хийхгүй ер нь бол generalistуд байгаа учраас ингээд general бизнес руугаа ороод байна. Нэгдүгээрт хоёрдугаарт бол боловсон хүчний хомсдол бол нэлээд байгаа шүү дээ тийм ээ. Яг сайн хүн овъё гэдэг ингээд ямар ч ажлын байран дээр ингээд хайхад ерөөсөө сайн хүн олоход айгүй хэцүү зүйлсэн. Тийм. Тэгэхээр тэрнээс шалтгаалаад бас ингээ сайн ороод ирэх юм бол одоо ингээ бүх юмар бол хийлэх гээл байдаг нэг тийм байгаа шүү дээ. Тэр нь бол бас өөрийнх нь хамаарлаггүй бүгдийн л хийлгэж гэдэг. Нэг талаар бол гоё, нөгөө талаар бас нөгөө хүнд айгүй хэцүү те. Ингээ чадахгүй хүнээс нь аваад чаддаг хүн бол ингээ хамаг ажлын нөгөөд байдаг тийм асуудал байдаг. Эсвэл чи хилтэй гээл бүх хилтэй ангилтай холбоотой бүх юм хийлгэж гэдэг ч юм уу те. Тийм. Тэгээд ялангуяа нэлээд дээр ирсэн бол те. Над шиг тэгж амар удаагүй одоо 2000-ад онд Монголд ирсэн бол бас ингээд айгүй өөрчлөлт хийх боломжтой тийм салбарууд бол айгүй хийсэн байгаа хэрэг. Тэр үед ч одоо англи хэлээр ярьдаг хүмүүс айгүй хоор байсан юм байл шүү дээ. Тэгсэн баг. Одоо бол шилээр оролцсон тийм. Одоо бол одоо Харвард төгсөөг хүн баг байхгүй шүү дээ. Тэгээд тэгвэл ерөнхийдөө Монголд бол ерөнхийдөө ямар ч мэргэжлээ төгсөөд ирсэн айгүй олон төрлийн юм руу ордог бас юмыг олон өнцгөр нь хардаг. Тэгэхээр дадлага туршлагын хувьд ч гэсэн бас илүү болох магадaltaй болж таарах гэдэг нь тий. Тий, надад бол энэ experience бол айгүй гоё санагдтыг. Монголд ер нь нөгөө тугаач харин дуглаач хариулна гэдэг шиг өстө бүх юмд оролцдог. Тэгээд илүү их юм яг амьдрал дээр ажил дээр сурах боломжууд бол байдаг. Америкт болон бусад хөгжингүй орнуудад бол яг нэг юм бол айгүй сайн хийж сурна. Гэхдээ тэр нь бол том машины хаана нь явж байгаа гэдгийг бол мэдхэд айгүй хэцүү. Яг эрг шурган болчдөг байхгүй том машины. Одоо Монголд ч нь бол том машина ухсраад дотор нь унаад явж штэ. Өөрөө чигээл унаад жолоочоо чигээл ингэсэндээ яваад байна тий. Тэгээ миний бас нэг ажилласан юм болохоор ерөөхдөө Америкт сургуулаа төгсөөд тодорхой хэмжээнд ажилласан ч юм уу тий. Тодорхой хугацаанд амьдэрсэн хүмүүс их хөвчлэн тэнцэнэ бүр удаан хугацаагаар үлдээд амьдрах тийм сонирхолтой байгаад байсан санагдаад. Ер нь ингээд ажиглаад байхад хандлагыг хараад байхад. Тэгээ таны хувьд болохоор 10 жил дээр нэмэх нь сургуулаа нэмэх юм бол баг 15 6 жил ерөөхдөө Америкт ингээд амьдарсан ба шүү дээ. Тэгээд Монголд яагаад гинт ирий гэж шийдэв. Тэгэл Америкт ер нь ингээд удсан л та. Тэгээд удах тусан хүн чинь ингээд нөхцөл байдалтай тасаад тэрнээс өөр амьдрал гэж мэдэхгүй юм чи. Тэгээд айгуу comfortable болоод те. Тинчээч одоо өндөр цалинтай амьдарч जैन, гоё хоттой амьдарч जैन, гоё мэдж ууж जैन, гоё машин унж जैन. Тэгээ яг амьдрал ингээ комфорт талаасаа ингээ ая тухай бодох юм бол одоо эрүүл мэнд талаасаа ч гэсэн даатгал матгалтай асуудал шүү дээ. Тэгж. Тэгэхээр яг ингээ аюулгүй байдал амьдрах тэр нөгөө чанар манараа бодох юм бол тэнд байсан илүү болчихдог. Гэтэл би ягаад ч юм ингээл Монгол руу галзтгээд идэг ингээ буцаж ярилгээд байдаг. Зарим хүмүүс болохоор ингээд 2 хоноод ингээд шууд Америк болоод Монгол хэлээр барцагдаад явчихдаг байхгүй юу. Би болохоор 10 жил болсон ч гэсэн ингээд монголоо л гэдэг байсан байхгүй юу. Тэгэл ер нь ирэхгүй л болохгүй. Тэгээд хүнд чинь ер нь бол хүн л хэрэгтэй гэдэм бэл. Тэгээд би айгу хүнийг ингээд өгүүлээд идэгсэн байхгүй ингээд Монголд баймар ингээд найз нөхдийнхаа донд баймар ингээд сошиал юм айгу өгүүлээдсэн. Тэгэл ирэхээр шийдсэндээ. Тэгээд ирэх шийдэр бол амаргүй байсан. Тэрийг бол нэлээд бодож ээж тэгэл ер нь зориглал ирж байгаа юм чинь. Ирэхээр чи ингээд 0-оос эхэлж байгаа юм чинь. Тэгж чинь би чинь бас тодорхой хэмжээний орон зайг татсан тий. Зөв. Тэгэл ирээл яг нөгөө сошиал талаасаа ингээд хамаагүй илүү л байгаа юм л та тий. Тэнтэй чинь одоо гэр бүл чинь байна. Найз нөхд чинь байна тий. Найз нөхдийн тооч гэсэн айгүй хязгаарлагдсан л байдэн штэ гадаадд бол. Тэгээ шинэ үнэтэй танилцъя гэсэн ч ер нь боломж байхгүй тий. Бизнесийн орчны хувьд ч гэсэн ер нь бол Монгол хүний хамгийн өндрөөр үнэлдэг байхгүй. Зарим хүмүүс бол одоо Монгол хүний үнэлэмж муу байна гэж яриад. Хэрэв хүн өөрөө хөгжүүлж чадах юм бол Монгол хамгийн өндрөөр үнэлдэг болсон гэж боддөг юм. Тэгэхээр үнэлэмж талаасаа ч илүү одоо сошиал талаасаа, гэр бүл талаасаа Монголд бол надад ямаагүй илүү санагдсан. Тэгэл Америкийн амьдрал хөргөөл ирсэн дээ. Тэгээд бас нэг юм л болохоор одоо жишээлбэл манай Масагийн хүрээнд бид нар маш олон 10 жилийн оюутнууд гэх юм уу те. Тэдэртэй ингэж харьцаж ажилладаг. Тэгээд ерөнхийдөө миний хувийн туршлагаас ч гэсэн харж байгаа ихэнх хүмүүс Америк явж байгаа гол зорилго нь ерөнхийдөө тэнцэнэ суурьших ч юм уу те. Сквал ерөнхийдөө нэг тиймэрхүү нэг алсын хүсэл зорилго нь нэг тийм далдмал
нуугдцсныг тийм өсөлцөл тийм байгаад идэв юм шиг санагддаг. Тэгэхээр таны хувьд бол ерөнхийдөө Монголдо ирсэн илүү ач холбогдолтой, илүү үр дүнтэй шүү гэж бас хэлэх гээд байна уу? Ерөнхийдөө тэгж ойлгож болох уу? Би бол хүнд яг яаж амьдрахын заадаг юм уу? Тэг хүн бол тэрийг өөрөө л яг шийтгэл хэрэгтэй баг. Би тэгээд бас одоо хитрхи либералч гэж ярьдаг юм уу одоо тий. Би бол хүмүүс бол дэлхийн иргэд гэж хардаг байхгүй яг нэг улсад ингээл заавал энд байх хэрэгтэй ч гэдэг юм уу тий. Заавал ийм цустай байх ч гэдэг юм. Тим юмд бол аягүй дургу. Тэгэхээр бол дэлхийн иргэн хүн өөрийгөө хөгжүүлж чадах юм бол хаан ч ингээд өөрийгөө өндлүүлээд сайхан амьдрах боломжтой. Хэрвээ тэгэл хүн очиод Америкт үнэхээр таалагдах юм бол тэнцэн амьдрч болно шүү дээ. Заавал заашаа гэдэг харахгүй тий. Хүн өөртөө хаана илүү зөгч जैन таалагдж байна. Тий. Болж байна. Одоо жишээ нь монголчууд бол эхний генерашн бол Америкт очиод удажлаа шүү дээ. Хоёр дахь генерашн гараад ирсэн тий өөр хүүхдүүд нь гарцсан. Тэр хүүхдүүд бол одоо Монголыг харамсалтай нь бол мэдэхгүй байхгүй. Тий ирчээд Монголд амралтаараа ирчээд одоо хизээ англи руу явах юм гэж ярьж шүү дээ тий. Нэгдээ Америкчсан хэл усны хүртэл Америк англи хэлтэй тий. Тий Монгол хүмүүс байтал тэгэл гадаад хүмүүс болсон байгаа байхгүй тий. Тэгэхээр тийм байна. Тийм харамсалтай юмнууд бол байна. Гэхдээ одоо яах вэ тэгэл хүний л амьдрал юм чинь. Тэгэл хаана илүү сайхан байна тэнцэнэл амьдрах хэрэгтэй л гэж боддог шүү дээ. Би бол тэгээд манай нийгэм бол бас нэлээд бохомдолтой байна л та. Тэгээд тэрнээс одоо ингээд хүмүүс энийг өөрчлөх гэж үзэж जैन. Тэгээд өөрчилж чадахгүйнүүд нь одоо бууж өгöd явж जैन тийм. Зүг. Таны хувьд Монголд ирээд одоо бас ерөнхийдөө 10-аад жил санхүүгийн салбарт ажиллажлаа тий. Тэгэхээр яг санхүүгийн салбарт та ямар хуу ажил хийж вэ? Ер нь санхүүч хүн гэж яг ер нь юу хийдэг талаар ялангуяа манай одоо нэг 10 жилд мэргэжлийг сонгох гэж байгаа хүүхэд залуучуудад санхүүч гэж ерөнхийдөө нэг юм байдаг юм аа. Эсвэл миний одоо хийж байгаа юм байна гэж ойлгоход тайлбарлал. За би санхүүгийн салбарыг анх яаж сонгосон бэ гэхээр ер нь бол санхүү нь яг мэргэжил гэхээсээ илүү бас энэ хүний амьдралд ингээд хизээч дуусахгүй ингээд үргэлжлэж явдаг тийм скил юм а гэж бодож сонгосон байхгүй. Яа тэгэхээр би одоо санхүүгийн ажил хийдэг юм а гэхэд одоо хөрөнгө оруулалтыг бол би насан туршдаа л хийн штт. Одоо оцооны арилжаа байна уу, тэтгэврийн сан байна уу, тиймнүүд бол санхүүгөө бол насан туршдаа л удирдах байхгүй. Тэгэхээр энэ бол угаасаа мэргэжлээс гадна хүн заавал байх ёстой тийм чадваруудын нэг байхгүй. Хүн заавал усан цэлэх ёстой гэж би боддгийг. Тэрнтэй адилхан хүн заавал ийм санхүүгийн тодорхой хэмжээний мэдлэгтэй байх ёстой. Тэгэл би сонгосон ер нь бол. Тэгээд санхүүч хүн юу хийдэм бэ гэхээр ер нь бол янз янзын санхүүч нар байгаа л да. Зарим нь бол одоо ингээд тоо боддог, тайлан баланс гаргадаг. Одоо компани ашигын тооцоолдог ч гэдэг юм уу тий. Тоо боддог л тийм хүмүүс байгаа. Зарим хүмүүс нь бол одоо агаараас мөнгө өсгөдөг гэж ярьдаг. Одоо investment banker-ууд бол ингээд янз янзын хилцлүүдийг бүтээдэг тий. Санхүүжилтийг босгодог, шин төслүүдийг санхүүжүүлдэг. Тэгэхээр санхүүгийн инженерчлэл гэдэг юм хийдэг бас тийм сонирхолтой салбар бас байгаа. Тэгэхээр нэг нь бол илүү анализ талдаа, нөгөөх нь бол санхүүжилт босгох талдаа, инженерчлэл талдаа гэсэн үг. Зүг. Тэгэхээр таны одоо жишээл яг одоо энэ ажиллаж байгаа Арт Холдингсийн нэг өдрийг ч юм уу нэг 7 хоногийг та дүрслэлбэл ерөөхдөө ямар хуу хэмнэлтэй, ямар хуу байдлаар өнгөрч байна? Би одоо хөрөнгө оруулалт хариуцсан захирлыг хийж байгаа групп дээр. Тэгэхээр групп дотор бол нэлээд олон компаниуд байдаг. Тэгээд тэр олон компаниудын хөрөнгө оруулалтын багцыг удирддаг гэсэн. Тэгэхээр одоо байгаа хөрөнгө оруулалт нь аль хэр ашигтай байна гэдэг дээр ажилладаг. Тэгээд ирээдүйд одоо энэ бизнесүүдийг хөгжүүлэхэд ямар ажлууд хийх хэрэгтэй вэ? Тэр ажлууд дээр нас ажилладаг. Тэгэхээр миний өдөр болгон өөр үйдэг. Яагаад тэгэхээр өдөр болгон өөр компаниудын асуудлууд орж ирнэ. Тэгэхээр тэр болгон дээр цагаа зарцуулна. Тэгээд дээрээс нь шинэ хөрөнгө оруулалтууд болон компани гадагшин сурталчлах, компани дээр хөрөнгө босгох тийм ажлууд бас давхар хийгддэг. Тэгэхээр нэлээд олон ажил, ачаал өндөртэй. Тийм. Ер нь санхүүгийн салбар чинь бас нэлээд өрсөлдөөнтэй салбар гэж би дотор үздэг байхгүй. Ялангуяа одоо ажил горлогч нарын хувьд за тэгэл мэдээж дотор орчлоо гэхэд бас нэлээд ачаалтай, ачаалдах чадвартай ч гэдэг юм уу тий. Тэгээд таны удирдлагын дараа одоо мэдээж маш олон залуучууд ажиллаж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө таны одоо хардаг шинж чанар юу вэ? Одоо шинээр ажилд орж байгаа залуучуудаас ер нь ямар шинж чанартай залуучууд санхүүгийн салбарт илүү амжилттай явах юм шиг тань санагдаж байгаа шүү. Надад бол өөрийгөө дайчилж чаддаг нэгдүгээрт хүн амар ухаантай байж болно. Гэхдээ өөрийгөө дайчилж чаддгүй, сууж чаддгүй бол тэр юмээс юм гарахгүй. Зөв хандлагатай байх хэрэгтэй. Хандлага аягүй чухал. Одоо нэг юм ингээд өгөнгүүт те тэр өгсөн юмнаас илүү гарч хийдэг ч юм уу те. Миний бодчихснаас илүү юм гаргахыг хичээдэг. Өөрөө айгүй тийм өөрийн гэсэн сониуч зантай. Тэр сониуч зан гэдэг бол айгүй гоё. Тий. Тэр бол хүн болгонд байдгүй. Ингээд нэг юм өгөнгөө тэрэн дээр ингээд судалгаа хийцэн те. Миний асуугаагүй юм хурдаас ингээд хэлээд тэгэх юм бол би үнэхээр
импрессд бол дуртай. Тий. Зөв. Тэгэхээр дан ганц зүгээр сайн тооводдаг ч юм уу, сайн одоо Excel дээр ажилладаг гэдэг кейсээ илүү тиймэрхүү чанарууд их чухал явж чинь тийм. Яг ухаантай хүмүүс бол айгүй баг ийм хүч чармаалт гаргаад ингээд юм гаргачихж байгаа тийм ээ. Ингээд мэрэгдэх хүмүүс бол маш их юм хөдөлмөр гаргаад бас тийм үр дүн гаргаж олж байгаа. Гэхдээ ер нь урт хугацаанд бол ингээд хандлага зөв байх юм бол ингээд өөрийгөө хөгжүүлээд явчих юм бол тэр дутуу байсан шинж чанаруудыг бол нөхөж болдог байхгүй. Одоо тэр модель хийх ур чадвар ч гэдэг юм уу, тэгээ тоо бодох ур чадвар. Эднээс чинь бүгдээрээ л дандаа практис дээр үндэслэлсэн юмнууд байгаа шүү дээ. Тийм шатар тоглохт ч одоо бид нар ингээд олон техник тоглоод байх юм бол ингээд жоохон сайжраад лээдэн шүү дээ. Шинэ юм суурал тэрнтэй адилхан ингээд паттернуудыг ингээд хөгжүүлээд скиллээ ингээд нэмэлэх юм бол хүний ур чадвар бол нэмэгдээл. Одоо тэгээд таны удирдлаганд орсон мэдээж Монголд төгссөн, гадаад төгссөн, Америк төгссөн залуучууд олон байгаа бах тий. Тэгэхээр Америк төгссөний ялгаа ч юм уу одоо давуу талууд нь харагдаж байна уу? Бас сул талууд нь бас юу байх шүү вэ? Таны ажиллаж байгаагаар. За ястаа тэгэж бодож байгаа юм байна. Чи намайгстай талцуулж байгаа асуулах гэж байна. Яг би нөгөө өөрөө Америк төгссөн болохоор Америк төгсөгч нартай бол ойлголцоод арай амархан байж магадгүй. Яагаад тэгэхээр ярьж байгаа юм бол нэг төвшөнд ойлголцоод байна шүү дээ тийм. Гэхдээ сүүлийн үед бол Монгол төгссөн залуучууд бол айгүй мундаг болж байгаа. Ялангуяа тэр хэлний ур чадвар дээр бол ямар ч акцентгүй ярьж шүү дээ. Би тэгээ чи Америк төгссөн юм хөрөө би Монголд төгссөн гэдэг уртаас. Зөв. Тэгэхээр хамгийн гол нь ер нь бол хандлага. Тэгээ сүүлийн үед бол миний авч исэн хүүхдүүдээс бол тэр Тайван, Азийн орнд төгссөн оюутнууд бол бас айгүй мундаг баг. Зөв. Тэгэхээр ер нь бол яг Америкийнхан бол илүү талтай, илүү давуу талтай гэж бол хэлэхэд хэцүү болчихно. Яг хүнээсээ шалтгаалж. Хүний мэрэмтгий байдлаас шалтгаалаад явчих чинь тий. За тэгвэл ер нь цаашдаа за би бизнесийн удирдлага тэр дундаа санхүүгээр сурья, тэрийг сонирхож байна гэсэн залуучуудад ямар хуу зөвлөгөө та өгөх вэ? Ер нь хизээнээс эхлэх ёстой энэ сургуулаа одоо судлаад эхлэх ёстой, мэргэжлээ судлаад эхлэх ёстой, авах хичээлээ судлаад эхлэх ёстой. Тийм, тэрийг бол өстой 10 жилээсээ судлах хэрэгтэй. Бидний үед чинь бол бид нар бас 50 байж тэгээд хүүхэд насаараа айгу уддаг байж тээ. Сургуулаа төгсөхдөө бол тэгэл яхаа мэдхгүй л төгсдөг байсан шүү дээ. Одоо бол манай дээр одоо нэг 2 хүүхэд 10 жилийн 2 хүүхэд нэг тийм програм хийгээд явж байна. Тэгээд тэр нь гадны санхүүжилттэй програм байлээ л дээ. Гэхдээ ер нь бол ингээд компаниудаар яваад 2-7 хоног дадлага хийгээд тэр мэргэжлийн судлаач явдаг тийм програм юм. Тэгэхээр ийм програмыг өөрийнхөө төвшөнд ч гэсэндээ заавал ийм аль бие усны програмаар орохгүйгээр өөрийнхөө хувьд судлаа явах юм бол айгүй зүгээр байхгүй. Тэгэхээр одоо эмнэлэг дээр очиод эмчнэр юу хийх юм бэ хараад тий санхүүч нар дээр очиод санхүүч нар юу хийх юм хараад тэгээ одоо инженер танил байгаа шүү дээ угаасаа тий инженерийн нэг ажил дээр нь очиод нэг ганц 2 өдөр суучихад яхав тэгээд ажлаас нь хараад явчих واخхой. Тэгэх юм бол яг өөрийнхөө дуртай тэр нөгөө passion гэдэг үгийн орчуулгын сая сурсан гал ирмэлзэл гэдэг юм байна. Гал ирмэлзэлтэй тийм болох юм байхгүй. Зөв. Тийм тэгэхээр анханасаа л өөрөө л сан гэрийн даалгавраа хийх хэрэгтэй. Тэгэхээр бол сүүлийн үед энэ жоох хүүхдүүд бол айгүй мундаг болсон мэл. Ер нь бол ингээд бүр эртнээс гэрийн даалгавраа хийгээд ямар мэргэжилтэй болохоо шийдээд хаан сурхаа шийдсэн одоо аппликейшнээ бүглээ явчих шин. Зөв. Тэгэхээр маш алсын хараатай бүгд төлөвлөгөө айгүй сайжирсан байна тий. Тийм дараач үе бол мундаг хүмүүс гарч байна. Тэгэхээр та ингээд санхүүгээр сураад санхүүгийн чиглэлээр нэлээд олон жил ажиллачлаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллачлаа. Тэгээд би танаас нэг юм асуусан хувь хүний санхүүтэй холбоотой ихэнх хүмүүс ялангуяа залуучууд болохоор заавал нэг сургуулаа төгсөөд ажилд орчоод ихний цалинтайгаа золгочоод дараа нь санхүүгийнхаа одоо хадгаламжаа нээж гэдэг юм. Тиймэрхүү хандлагууд байгаа гэдэг. Энэ тал дээр таны зөвлөгөө ер нь ямар байх вэ? Заавал санхүүж биш хүн ч гэсэн миний бодлоор бол хувь хүний санхүүгийн тодорхой мэддэг байх хэрэгтэй тийм. Ер нь бол аль болохоор залуудаа л эхэлсэн зүгээр. Одоо жишээ нь би 2 хүүтэй төрөнгөт нь шууд ингээд хадгаламж нэгэд өгсөн. Тэгээ хүүхдээ хадгаламж гэдэг байдаг. Тэгээд хүмүүс одоо тоглоом өгдөг, зарим хүмүүс бол мөнгө өгдөг шүү дээ. Тэгэхээр өгсөн мөнгөний одоо тийшээ хийгээд байдаг. Одоо төлөвлөсгээд явж байгаа. Төлөвлөсгээд байдаг. Заримдаа асуулсаас ингээ хүүхдийн мөнгө гэдэг өгдөг. Тэрийг бас ингээ хийждэг. Тэгэхээр ер нь хүүхдүүдэд хоримтлол өгсгэж явж байхад бол зүгээр. Тэгээд хүүхдүүд нь өөрсдөө удирдах чадвартай болоод эхлэхээр бол өөрсдөө бас хөрөнгө оруулалтынхаа тэр шийдвэрүүдэд бол оролцох хэрэгтэй. Тэгээ би сая нэг ухаалаг хөрөнгө оруулагч гээд Ben Graham-ийн ном орчуулсан баг. Энэ бол яг хөрөнгө оруулалтын цагаан толгой гэж явдаг байхгүй. Тэгэхээр энийг бүгдээр унших хэрэгтэй залуучууд. Санхүүч биш ч бай заавал унших хэрэгтэй. Тэгэх юм бол энэ номон дээр бол одоо хувийн санхүүгээс ахуулаад яаж төсөө гаргах уу тий? Одоо орлого зарлага яаж тооцоолох уу? Яаж хөрөнгө оруулалт хийх үү? Бүх асуултууд чинь хариулсан байна. Гэхдээ ер нь бол ингээ багцлаад хэлэхэд бол
одоо ингээд ажилд орсон цалингаа авч байгаа залуус хэлэхэд бол бид нэр ингээд зардлуудаа гаргаад шоудчаад дараа нь үлдсэнээр нь ингээд хөрөнгө оруулалт хийнэ гэж бодоод байдаг. Гэтэл харамсалтай нь бол үлддэггүй бүр асгаруугаар орчдөг шүү дээ. Тийм учраас анх цалингаа аваад үрхээсээ өмнө тодорхой хэмжээгийн 10% хамаагүй ингээд хөрөнгө оруулалтын хатаас руу хийчих хэрэгтэй. Тэр нь бол одоо бүгдээрнгээр нэг юм авч болохгүй. Гэхдээ үнэхээр нөгөө одоо өөр олон юм дуугаад авах чадваргүй тийм жоохон мөнгө байх юм бол хөрөнгө оруулалтын сан авч болно. Одоо гадаад дээр бол ETF буюу индекс сангууд гэдэг сангууд байдаг. Энэ бол аюул олон хөрөнгө оруулалтын хэрэгсэл рүү ингээд зэрэг оролцсон. Аюул төрөлжүүлсэн тийм багцууд байдаг байхгүй. Монголд бол одоохондоо байхгүй байгаа. Гэхдээ намраас бол гарах байх. Бид нар одоо сая ард санхүүгийн нэгдэл дээр бол хөрөнгө оруулалтын сангийн зөвшөөрлөө авцсан баг. Тэгэхээр намраас бол одоо энэ шинэ бүтээгдэхүүн бол хөрөнгөний зах гарч ирнэ тийм. Тэгэхээр залуу хүмүүс бол номоо унш одоо хөрөнгө оруулалт яаж хийгээ сур. Тэгээд зардлууд гарахаас өмнө хөрөнгө оруулалтад тусад нь гарга. Тэгээд гол нь тууштай бай гэж хэлмээр байна. Тууштай бай гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр тогтмол дөнгөөр сар болгон хөрөнгө оруулалт хий. Тэгээд зогсолтгүй сар болгон хий. Галзахгүйгээр тийм бол ер нь бол дэлхий дээр одоо би боддгийн амьдрал дээр хамгийн үнэтэй юм бол цаг хугацаа. Цаг хугацаа хязгаарч эргүүлж авч болохгүй. Нөгөө талаасаа цаг хугацаа гэдэг чинь бол нийлмэл хүү буюу compounding interest гэдэг гайхамшигтай нөгөө туул бид нарт өгдөг байхгүй. Тэгэхээр ямар ч хөрөнгө оруулалт хийсэн бэ дампуураад алга болчихгүй бол тэр нь бол маш олон жилийн хугацаанд нугарсаар байгаад тэгээд эдгэрийн насанд ирэхэд бол аягүй сайхан амьдрах хангалттай өгөөд явж хэмжээний тийм хөрөнгө болох боломжтой байдаг. Тэгээд бас залуучуудад нэг ийм нэг одоо ойлголт өгдөө шүү дээ. За өнөөдөр 50,000 төгрөг ч юм уу те сарда 50,000 төгрөг энэ ч одоо юу болох вэ ирээдүйд гээд хадгалахгүй яваад тэрийг яваад зардлалгаа ичдэг те. Тэгэхээр тийхгүй нь байх нь шүү дээ. Тий. Сая бол би бас нэг өөрийнхөө бизнесийг босгосон залуутай танилцсан байхгүй. Тэгээд тэр залуу бол такси ярьдаг байсан гэж байгаа. Тэгээд сарда нэг 20,000 төгрөг хадгаламж руу хийгээд итгэсэн гэж байна. Тэгтэл одоо бол ингээд бизнесээ босгоцсон өөрийн гэсэн имлгүүдтэй тийм болсон мундаг залуу. Тэр хэмжээний болсон тий. Тэгэхээр зогсолтгүй байна гэдэг айгүй чухал байгаа байхгүй. Зогсолтгүй ингээд тогтмол хуримтлаа үсгээл тэгээ хуримтлаа зөв юм хийх хэрэгтэй байна. Тэгэхээр баг байны өхөө хамгийн гол нь тууштай байх хэрэгтэй. Тууштай байх хэрэгтэй, зогсолт байх хэрэгтэй. За баярлалаа. Ингээд манай өнөөдрийн подкастт Art Holdings компани хөрөнгө оруулалт харилцаан захирал Амар Баясгалан оролцлоо. Ингээд та бидэнтэй Америкт сурсан түүх болон Америкт ажилласан түүхээ бидэнтэй хуваалцсанд баярлалаа. За өрсөнд баярлалаа. За баярлалаа. Америкийн нэгдсэн улсын засгийн газраас санхүүжүүлдэг Education USA Mongolia хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр Монгол дахь Америк төгсөгчдийн холбоо ажиллаж байна. Та Америкт их дээд сургуульд хэрхэн суралцах тухай цогц үнэн зөв мэдээллийг үн төлбөргүй авахыг хүсвэл Education USA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөгөөдөд хандаарай. Бидэнтэй холбогдохыг хүсвэл www.masa.org-ийн цахим хуудасаар хандж болохоос гадна Facebook, Twitter, Instagram дээр Education USA Mongolia дагаарай. Ирэх даваа гарагт иргэн уулзлаа. Түр баяртай.